Хөвсгөл аймагт ил задгаа цахилгааны утсанд хүрч 2 настай хүүхэд тогон цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэвч энэ төрлийн эрсдэл зөвхөн орон нутагт бус нийслэл хотын хэмжээнд ч цөөнгүй байсаар байна. Манай сурвалжлах баг өмнө нь нийслэлийн төвийн бүс болон орон сууцны хороол гудамж талбайд ил задгаа хамгаалтгүй үлдсэн цахилгааны утас болон тоног төхөөрөмж олон байгааг баримтжуулан холбогдох байгууллагуудад шаардлага өргүүлж байсан. Тэгвэл өнөөдөр шаардлагыг хүлээн авч зөрчлийг арилгасан байна. Гэрлийн шонгийн ил задгаа утаснууд маш их хэмжээгээр байна. Хаасайгүй ингээ ил гарцсан. Хөвсгөл аймагт гэрлийн шонгийн утаснаас болж 2 настай хүүхэд амь ирссэн харамсалтай тохиолдол гарсан. За өнгөрөх 6 сарын 3-ны өдөр манай сурвалжлах баг Хаанвал дүүргийн 19 дугаар хороо Богдхан музейгийн зүүн талын цэцэрлэг түрээлэнд ирэхэд энэ дөр хөлөөр нэг ил задгаа тогны удас өглөрч хүүхдийн амнаас эрсдэх нөхцөл байдал үүссэн дүр зурагтай байсан. За бид хүү холбогдох албаныхан болон Хаанвал дүүргийн 19 дугаар хорооны засаг дарагт шаардлагыг хүргүүлсэн. Өнөөдөр 6 сарын 5-ны өдөр шаардлагыг мань хүлэавч зөрчлийг бол газар дээр арилгасан байдалтай байна. Айгүй их л байсан л да. Мод болгоно лөө шон болгоны хооронд бол тийм утаснууд гарсан байсан учраас аюултай. Тэр ногоо модод лөө гэрэл тусах гэж хагаад тэгээд дутуу хийгээд орхисон байсан. Тэгээд Хаанвал дүүргийн удирдлагууд болон 19 дугаар орны засаг дараагийн өгсөн үүрэг дагав бид нар өчигдөр хийж бүгдийг аюулгүй болгож ажиллаа. 200-оор байдаг учраас аюултай. Тийм учраас энэ хүмүүс маань ийм утаснууд байх юм бол болж хүрхгүй байхыг л анхааруулж байна да. Нийслэл хотод хүүхдэд ээлгүй орчин аюулгүй байдлын эрсдлээс шалтгаалсан осол гэмтлийн тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр 2023 онд нийтдээ 70,321 хүүхэд осол гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол 2024 онд 72,036, 2025 онд 73,854 болж өмнөх оноос 2.5%-аар өссөн үзүүлэлттэй байна. Хэдийгээр манай улсад хүүхэд хамгааллын тухай хууль байгаа ч түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо сул байгаа хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэж байна. Ямар нэгэн хүүхэд амнаасаа алдаж ноцтой эрсдэл үүссний дараа аян арга хэмжээ өрнүүлэхээс илүүтэйгээр сум орон нутаг аймаг дүүргийн эрх бүхий албан тушаалтнууд хүүхдэд ээлгүй аюулгүй орчныг өөрчлөн илрүүлж эрсдлийг арилгах, хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх үүргээ тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолж байна. Хүүхд хамгааллын тогтолцоо гэдэг энэ тогтолцооны байгууллагууд гэж бий. Хүүхд хамгааллын тухай хуулиараа, хүүхдийн эрхийн тухай хуулиараа өөрөөр хэлбэл улсын хэмжээнд хүүхд хамгааллын тогтолцоог тэргүүлж байгаа ажиллаж байгаа байгууллагууд хүүхд гэрүүлэх хүч хамгааллын газар. Энэ өөрөөр хэлбэл хүүхэд ахуйн орчинд, сургуулийн орчинд, нийгмийн орчинд хэрхэн хамгаалагдах юм бэ гэдэг энэ бодлогыг боловсруулад шийдвэр гаргах байгууллагуудаар батлуулаад үүрэг хүлээсэн байгууллагууд үүрэг чиглэлийн өгөх ёстой. Би түрүүн хэлээд байгаа. Одоо энэ сум орон нутгийн хувьд сум орон нутгийн удирдлагууд эдгээр чинь сум орон нутагтаа энэ хуулийн хэрэгжилтийг хангаж явуулах ёстой хүмүүс шүү дээ. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр батлаад гаргасан хууль тогтоомж стандарт бол хангалттай бий. Энийг гагцгүй, хэлбэрлэлтгүй мөрддөг. Энэ мөрдөж байгаагаас үүдэлтэйгээр альва эрсдлийг бууруулдаг энэ тогтолцоо бүр ажиллаж чадахгүй байгаа байхгүй. Ийм дэргэн таны ойр орчимд ил задгаа тогны утас, таглаагүй тариншааны нүх зэрэг хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдал илэрбэл холбогдох байгууллагад мэдэгдэж хүүхэд бэртэж гэмтгээс урьдчилан сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн аюултай газруудын байршлыг тогтоож эрсдлийг арилган иргэдийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэг нь нийслэл дүүрэг болон анхан шатны нэгж болох хорооны засаг дарга зохион байгуулагчид шууд хамааралтай болохыг мэдгдлээ.